Сайн байна уу? Энэ удаагийн хичээлээрээ үйл үгийн хувилал буюу үйл үгийн үндсийн араас үйл үгийн дагавар нөхцөлийг залгахдаа хэрхэн зөв залгах талаар үзнэ. За бид өмнөх хичээлээрээ үйл үгийн үндсийг үзсэн. За үйл үг нь эгшгээр болон гийгүүлэгчээр төгсдөг. За эгшгээр төгссөн үйл үгийн үндсэнд дагавар нөхцөлийг залгахдаа шууд залган бичдэг бол гийгүүлэгчээр төгссөн үндсэнд дагавар нөхцөлийг залгахад хувилах үсгийн дүрмийг баримтлан бичдэг. За тэгэхээр энэ удаагийн хичээлээрээ хувилах үсгийн дүрмийг үзнэ. За эхлээд эгшгээр төгссөн үйл үгийн үндсэнд жишээ болгож дагавар нөхцөлийг залгая. За жишээлх юм бол тодтгон холбохын хээ нөхцөлийг монгол бичгээр бичихтэй. За эр үгийн араас хуу, за эм үгийн араас хүү хувилбарыг залгана. За мөн одоо үргэлжлэх цагийн ж нөхцөлийг за жуу, чуу гэсэн хоёр хувилбартай бичдэг. За одоо цагийн даг нөхцөлийг за эр үгийн араас даг, за эм үгийн хойно дэг хэмээх хувилбарыг залгана. За ирээдүйн цагийн наа нөхцөлийг бичихтэй. За сүүл наа гийгүүлэгч араас а гişгийг залгадаг. За өнгөрсөн цагийн в нөхцөл за түүнийг ба бэ гэж бичнэ. За жишээ болгож 5 нөхцөлийг бичлээ. За эдгээр нөхцлүүд нь бүгд гийгүүлэгчээр эхэлсэн байдаг. За тэгэхээр эдгээр нөхцөлийг эгшгээр төгссөн үйл үгийн үндсэнд залгаж бичье. За жишээлх юм бол за гайх гэдэг үгийг бичье. Гайха. За гайх гэдэг үг нь сүүл а эгшгээр төгсдөг. За түүний араас хэ нөхцөлийг залгая. За тэгэхээр гайх гэдэг үг маань эр үг учраас хуу гэсэн хувилбарыг залгана. За үүнийг бол шууд залган бичнэ. За гай ха хуу. За энэ бол гайхах хэмээх үгийг ийхүү бичнэ. За бод хэмээх үгийг бодуу гэж бичнэ. За түүний араас за ж нөхцөлийг залгая. За эгшгээр төгссөн байгаа учраас жуу гэсэн хувилбарыг залгаад за бодуу жуу буюу бодож хэмээх үгийг ийхүү бичнэ. За дахин нэг жишээ бичээс сан гэдэг үгийг саана хэмээн сүүл а гişгээр төгсдөг. За энэ бол эр үг учраас за даг нөхцөлийг залгая. За тэгэхээр шууд залган саана даг хэмээн бичнэ. За саана даг буюу сандаг гэдэг үгийг ийхүү бичнэ. За очих гэдэг үгийн язгуур оч гэдгийг очи хэмээн бичнэ. За түүний араас ирээдүйн цагийн наа нөхцөлийг залгах юм бол очина. За энэ бол үгийн адагт орж байгаа эгшиг үсгүүд үгийн дунд хэлбэрт шилжээд шууд залган бичнэ. За яв хэмээх үгийг ябу гэж бичдэг. За уу эгшгээр төгссөн үгийн араас ба нөхцөлийг залгах юм бол ябу ба буюу явав гэдэг үгийг ийхүү бичнэ. За эгшгээр төгссөн үйл үгийн үндсэнд дагавар нөхцөлийг залгахдаа шууд залган бичих дүрмтэй байдаг. За одоо бүгдээрээ хувилах үсгийн дүрмийг үзье. За энэ бол гийгүүлэгчээр төгссөн үйл үгийн үндсэнд дагавар нөхцөлийг залгахад хувилах үсгийн дүрмийг баримтлана. Эдгээр гийгүүлэгчээр төгссөн үгийн араас дагавар нөхцөлийг залгахдаа эгшиг жийрэглэх, эс жийрэглэх гэсэн хоёр тохиолдол байдаг. За хэрвээ эгшиг жийрэглэх юм бол эдгээр гийгүүлэгч хувилдаг учраас эдгээр үсгийг хувилах үсэг хэмээн нэрлэжээ. За хувилах үсгээр төгссөн үйл үгийн үндсийн араас хувилгагч үсэг буюу яга, на, ма, ла, ра гэсэн гийгүүлэгчээр эхэлсэн дагавар нөхцөлийг залгах юм бол холбох эгшиг жийрэглэнэ. За холбох эгшиг нь уу, үв эгшиг байна. За эдгээр гийгүүлэгчээр эхэлсэн дагавар нөхцөл болоод за ши, эсхий гэсэн хоёр дагаврыг хувилах үсгийн хойноос залгахад бол холбох эгшиг жийргэлдэг. За хувилах үсгээр төгссөн үгийн араас эс хувилгагч үсэг буюу жа, ча, ба, са, да, ха, та гэсэн үсгээр эхэлсэн дагавар нөхцөлийг залгах юм бол шууд залган бичнэ. Тийм учраас эдгээр үсгийг эс хувилгагч үсэг хэмээн нэрлэдэг. За үүнийг амархан тогтоох юм гэвэл жич бусад хот хэмээн цээжилдэг. За нөгөө хувилгагч үсгийг бол ягаан, молор, сэсхий гэх мэтчлэнгээр холбон тогтооц цээжилдэг. За тэгэхээр энэ үнийг бол хувилах үсгийн дүрм гэж нэрлэдэг. За үүнийг жишээгээр тайлбарлан үзүүлье.
За хувилах үсэг болох на ба дара са ла гээгүүлэгчээр төгсөн үйл үгийн үндсийг жишээ болгон бичлээ. За сун, ав, цад, хүр, нис, ол гэсэн 6 үгийн араас на нөхцөлийг залгая. За на нөхцөл нь на хэмээх хувилгагч үсгээр эхэлсэн учраас энэ нөхцөлийг залгахдаа холбох их шиг жирэглэн бичнэ. За эхлээд сун гэдэг үгийн араас на гэсэн нөхцөлийг залгах юм бол за су, ну, на буюу уу гэсэн холбох ихшгийг нэмж бичиж залгана. За ав гэдэг үгийн араас на гэсэн нөхцөлийг залгах юм бол абу на болно. За цад гэдэг үгийг на гэсэн нөхцлөөр хувилгавал цааду на болно. За хүр хэмээх үгийг нэ нөхцлөөр хувилгавал хүрүү нэ хэмээн холбох шиг жиргэлнэ. За нис гэсэн үгийн араас нэ нөхцөл залгавал нисүү нэ хэмээн хувилна. За ол хэмээх үгийн араас на нөхцөлийг залгавал олууна хэмээн хувилна. За энэ бол хувилгагч үсгийн дүрэн бөгөөд холбох их шиг жиргэлж эдгээр нөхцөлийг залгана. За мөн хувилах үсгээр төгссөн үгийн араас эс хувилгагч үсгээр эхэлсэн нөхцөл залгая. За жишээлх юм бол за ба нөхцөл бол эс хувилгагч үсэг гэж бид нар үзсэн. Тийм учраас эдгээр үндсийн араас залгахдаа шууд залган бичнэ. За сун үхийг сун ба гэж бичнэ. За ав гэдэг үгийн араас дүрэн ёсоор шууд залгах ёстой боловч зөвхөн ав гэдэг үг нь уу их шиг жиргэлж абу ба хэмээн залгадаг. За энэ бол ав, хөв, жив гэсэн 3 үгэнд тохиолддог дүрмийг зөрчдөг байгаа. За цад гэдэг үгийг хоноос цад ба хэмээн шууд залган бичнэ. За хүр гэдэг үгийн араас б нөхцөлийг бол шууд залган бичнэ. За энэ бол хүрв гэдэг үгийн хөвчин. За нис гэдэг үгийн араас нис б буюу нисв гэдэг үгийг инхүү шууд залган бичнэ. За ол гэдэг үгийг ба нөхцлөөр хувилгавал ол ба хэмээн шууд залган бичнэ. За энэ мэтчлэн бусад эс хувилгагч гээгүүлэгчээр эхэлсэн залгуурыг залгахдаа шууд залган бичих дүрмтэй. За энд дүрм зөрчсөн нэг үг байгаа. За зарим үйл үгийн үндэс нь эдгээр хувилах үсгийн дүрмийг зөрчих тохиолдол байдаг. За энэ тухай дараагийн хичээллүүдээр бүх дагавар нөхцөлөө үзсний дараа тусгайлан тайлбарлаж өгөх болно. За энэ удаагийн хичээлээрээ үйл үгийн хувилал буюу үйл үгийн үндэсэнд дагавар нөхцөлийг залгахдаа баримтлах хувилах үсгийн дүрмийг үзлээ. За тэгэхээр та бүхэн хувилгагч үсэг болоод эс хувилгагч үсгээ сайтар нүдэлж тогтоогоорой. Энэ удаагийн хичээл үүгээр дуусж байна. Дараагийн хичээлээрээ дахин уулзтлаа. Баяртай.